Рейн бол Вейланд Ютаны гих корпорацийн ажилчин бөгөөд түүний ажиллах хугацаа тунуудахгүй дуусгар болж байгаа билээ. Мөн тэрээр Энди хэмээх ахтай юм. Энди бол хүн төрөлхтний бүтээсэн хиймэл роботны хүн бөгөөд Рейнийг 12 настай байхад нь түүний аав нь хогон дээрээс олж 12 настай хүүхдийн сэтгэн бодох чадвараар програмчилж зассан байна. Хүн төрөлхтөн нэгэн гаригийг колончлон амьдарч байх бөгөөд уг гариг нь байнгын хүйтэн бороотой хит чиглэг уур амьсгалтай тул уушигны өвчнөр хүмүүс маш ихээр амнасаа алдаж байв. Ингээд Рейн корпорацийн ажилчин дээр очино ажиллах хугацаанд дууссан тул Ивага хэмээх үзэсгэлэнт гариг руу явуулахыг хүсдэгч ажиллах хүчний хомсдолд орсон гэх шалтгааны улмаас гэрээний хугацааг 2 дахин сунгаж орхив. Вейланд Ютаны бол дэлхий дээрх ганцхан корпорац учир хүмүүр түүнд ажилладаг байв. Рейн гэрээг нь сунгасанд сэтгэлээр унан сууж байхад түүний өмнө нь цуг ажиллаж байсан хамтрагчид нь залгах бөгөөд түүнтэй уулзсан ярилцах зүйл байгааг хэлнэ. Улмаар тэдэн дээр очиход тэд түүнд корпорацаа сургаж Ивага руу нисэх санал тавих бөгөөд нисгэж шаардлагадах хэд зүйлсийг тэдний яг дээрх задгай сансарт байх Вейланд Ютанаг нь хаягдсан хөлөг болох Ромолусаас хэрэгтэй хэд зүйлсийг авны явах төлөвлөгөөтэй байгаагаа хэлдэг. Гагцхүү хаягдсан хөлөг рүү нэвтрэхэд түүний ах Эндигийн тусламж хамгийн чухал байв. Тэрээр корпорацийн бүтээж байсан хиймэл хүн учир 3-1 хийгээрээ хөлөг рүү шууд нэвтрэн орох боломжтой юм. Рейн ихэндээ дургуутж байсан боловч удаан боцсны эцэст тэдэнтэй цуг явахаар болов. Ивага гариг руу очиход 9 жилийн хугацаа шаардлагадах тул ийм урт хугацаанд тэд цэрүүн байх боломжгүй учраас урт хугацааны унтлагын төхөөрөмж буюу под нэн тэргүүнд шаардлагатай байв. Ингээд тэд дээш нь хөөсөөр борооны үлсийг амжилттай давж агаар мандалд гарцгаав. Уг гариг нь солирон бүслүүртэй ба тухайн үед үнэхээр үзэсгэлэнтэй харагдах аж. Тэд орхигдсон станц дээр очин амжилттай холбогдож чадах ба Энди Тейлор Борн 3 дотгошин нэвтэрч урт хугацааны унтлагын төхөөрөмжийг олсон хэдий ч 9 жил унтуулж хүрэлцэх хэмжээний төвшгүй болсон байв. Ийм дөнөөх 3 орхигдсон хөлөгт байх хөргүүрийн өрөөнд ижил төрлийн түлш ашигладаг болохыг нэгэн төрлийн төхөөрөмжийн тусламжтайгаар олж мэдээд хайхаар явцгаав. Энэ хооронд онгоцны нисгэгч эмэгтэй болох Наваро боднуудыг хөлөгт байршуулж чаддаг. Мөн тэдний дунд байх Кей хэмээх эмэгтэй жирэмсэн бөгөөд Тейлортэй эгч дүүлсийн холбоотой аж. Ингээд өнөөх 3 маань хөргүүрийн өрөөнд очиж түлшийг салгаар оролдох үед өөр нь гараа гэмтэх ба уг өрөөнд тохиолдол дуурч бүх хаалга нь хаагдав. Тухайн үед Эндигийн 3-1 хийгээр онгойж байсан хаалга дотроос онгоох боломжгүй болсон байв. Залуус гарах гарцгүй болсон тул Наваро Рейн 2 тусалгаар очив. Тухайн хөргүүрийн өрөө нь харийн амьтдыг олж биогенетикийн судалгаа шинжилгээ хийж байсан өрөө байх ба мөн тэнд тухайн амьтдыг олноор нь хөлдөөсөн байв. Хөргөлтийн системийн түлшийг салгасан тул температур нь огцом нэмэгдэж эхлэх хагаад ингэснээр хөлдөө байсан харийн амьтад амурж хөдөлгөөнд орж эхэлцгээв. Наваро Рейн 2 ирснээр хаалгыг мөн л онгойлж чадахгүй байх ба тухайн өрөөнд хүчлэн түлэгдэж өгсөн нэгэн хиймэл робот байх бөгөөд Рейн түүний толгоон дах модулыг салган авч Эндигийн модултай солисноор Эндиг дотроосоо хаалга хонголох эрхтэй болж мэдэх юм хэмээгээд модулыг солив. Энди бүрэн насаж идэвхжих хүртэл хэсэг хугацаа шаарддаг тул хүлээх хэрэгтэй болцгоо. Гэтэл яг тэр үед харийн амьтад Борн Тейлор 2 руу дайрч эхэлнэ. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Эндис ирэхэд хаалгыг онгойлгох хэрэгтэй болсон байх ба тэд бүгд гарч цугтацгаан өөр өрөөнд орох явцад нэгэн харийн амьтан орж Наварогийн толгойг нүүрэн гисгээсэн бүрхэн ав. Тэд бүгд сандралдацгаан Наварогийн нүүрнээс өнөөх харийн амьтныг салгахыг хичээсэн боловч чаддаггүй. Энди модуль сольсны улмаас хиймэл оюун ухаан нь шинжлэгдсэн бөгөөд үнэхээр ухаалаг болсон байх хэдий ч тухайн амьтны талаарх мэдээлэл түүнд хараахан байхгүй байв. Гэхдээ тэд мэдж болох нэгэн хиймэл хүнийг олоод эрчим хүчинд холбон асаав. Тэрээр хэлэхдээ түүний нүрэнд наалдсан амьтны зорилго бол Наварогийн дотор бичил харийн биед суулгах бөгөөд уг бичил биед нь хүний ДНХ-тэй холбогдож өрнөйлөгжснээр өмнөхөөсөө өшөө илүү том амьтан болдог бөгөөд тухайн хүнийхээ биеийн дотроос цоолон гарч ирснээр уг бие үхэн гэв.
Түүнчлэн тухайн харийн амьтны цус нь хүчил байдаг учраас буудсан тохиолдолд хөлгийг нэвт цоолох аюултай тул түүнээс сэргийлэх ганц арга бол хөл дөөх байв. Тэд үүнийг сонсонгуудлаа Кирио хэмээх бодны түлшээ ашиглан Наварогийн нүүрэн дэх амьтны сүүлийн хэсгийг хөлдөөснөр түүнийг салгаж чаддаг. Өнөөх сэргээсэн роботыг Рук гэх ба Эндигийн толгой суулгасан модулаар дамжуулан Эндигийн оюун ухааныг өөрчилж шинчилж байв. Мөн тэрээр корпорацийн төлөө ажиллах ёстой хэмээх шин зорилгыг Эндид өгсөн байдаг. Улмаар Энди Наварогийн дотор бичил амьтан аль хэдийн суусан байх тул түүнийг алахгүй бол бусдын амьнаас эрсдэлд орно гэж хэлдэг. Гэтэл Борн түүнийг цахилгаанаар зохиж унгана Наварог авч хөлөг дээр очин зугтахаар оролцсон боловч гэвч түүний доторх биет томорсоор байв. Кейтинд байсан ч туслах арга юуч байхгүй байв. Наварогийн чэйжнээс харийн биет нэвт цоолон гарч ирэх үед амьд тэнцсэн тэрээр хүлгэн жолоог өшгөлсний улмаас хүлэг станцтай мөргөлдөх ба түүний улмаас станц хөдөлгөөнд орж солирон бүрхүүлтэй мөргөлдөх аюул тулгарв. Станцад Эндирийн Тейлор 3 байх ба бүслүртэй мөргөлдөхөд 47 минутын хугацаа үлдсэн байв. Тэдний хөлөг осолдож станцын нөгөө талд очисон байх тул тэд хөлөг дээрээ очихын тулд харийн биет тархсан лабораториор дамжин өнгөрөх шаардлагатай болов. Тэд Эндигийн ачаар харийн биет дүүрэн хэсгүүдийг амжилттай өнгөрч хөлгийнхөө осолдсон өрөөнд ирэхэд бөөрөн болон Навароноор аль хэдийн өгсөн байх бөгөөд Кейл амьд үлдсэн байв. Тейлор Эндиг тухайн хаалгыг онгойлгохыг шаардсан боловч Кейн цаана харийн биет байх тул хаалгыг онгойлгохоос татгалзав. Улмаар Кейийг өнөөх амьт нь аваад явчихав. Энди модулын нөлөөгөөр өдөр томжин шинжлэгдэж зөвхөн Рейний сайн сайхны төлөө бүхнийг хийх байсан бол одоо компани ажлыг дуусгах шинэ өдрөмжтэй болсон байв. Эндигийн зорилго бол аль болох олон хүний амь аврах ба Рукийн зохион бүтээсэн шингэнийг колон руу буцаах юм. Рук бол шинжлэх ухаанч робот бөгөөд тухайн харийн биетийн цусыг синхрончилж урвалд оруулснаар гэмтсэн хүний биеийг шууд нөхөн сэргээдэг шингэн гаргаж авсан байдаг. Ингэснээр тэд станд доторх нэгэн лабораторид очиж Рукийн бүтээсэн шингэнийг аваад мөн тухайн өрөөнд байх нэгэн бууг авч явцгаадаг. Уг буу нь устгах зүйл рүүгээ чиглүүлэн буутахад өөрөө байг онжин устгах чадвартай байдаг ч харийн амьтны цус хөлгийг нэвтлэх хүчил агуулсан тул түүн рүү буудах биш харин түүнийг сүрдүүлэх зорилгоор авцгаасан байх юм. Тэд цааш нь явхад хуучин станцын бүх ажилчдын цогцос байх ба тэдний дундаас Кейн орилох чимээ дуулдав. Тэд хайсаар очиход Кей амьд байв. Тухайн газарт Кейээс бусад бүх хүмүүс өгсөн байх бөгөөд тэдний биеийн дээр дотроос нь харийн амьтан урган гарсан улмөр байв. Юутач Кейн амьд байгаа нь үнэхээр баярлууштай зүйл байв. Тэд Кейийг аваад цааш нь захилгаан шатанд суухаар явх үед гинт хаанаас ч юм өнөөх амьтан гарч ирэн Тейлорын цээжийг нэвт сүлбэж хөнөөж орхив. Энэ үед Энди мөн цохиулан унсны улмаас мэдрэлийн систем нь гинтэн гатсан байв. Рейн Кейтэй зүг захилгаан шатанд сууж амжсан ч олон жил цугтаа хамт байсан ах болох Эндиг тэнд хаяад явж даанч чадсангүй. Тэрээр ахыгаа очиж авахаар зориг шулууд нь захилгаан шатыг зогсоогоод Рукийн бүтээсэн шингэнийг Кейд өгч хөлөг дээрээ очин хүлээж байгаараа хэмээгээд түүнийг явуулав. Рейн Энди дээр очин модулыг нь солиход Энди буцаад гуучин шигээ болж чаддаг. Улмаар тэд зүгтхийг оролцсон ч харийн амьтад замыг нь хаасан байх тул станцын татах хүчний гормыг идэвхгүй болгож тэднийг бууданд хоров. Татах хүчгүй нь улмаас уг амьтдын цус хаасайгүй тархсан байв. Тэд арай хийн хөлөг дээрээ очин нисцгийх бөгөөд яг тэр үед станц солирон бүрхүүлтэй мөргөлдөж суурив. Хэдийгээр найзуудаа алдсан ч Рейн Энди 3 өсөнгүлээс нь Явага гариглуу нисгээр болов. Рейн Эндиг унтраагаад Кейтэй цуг бодонд орох үед Кейн бие нь модж эхлэв. Тэрээр Рукийн шингэнийг өөртөө тарьсан байх ба уг шингэн нь хүндрэлтнийг дархтлаажуулах биш улмаар харийн бичил биетнийг хүний дотор суулгах гар төлөвлөн бүтээсэн байдаг. Түүнийг эдсэн гинет томорсоор хүн дүрсд биет гарч ирэх ба мөн тэрээр тэднлүү дайрч Кей болон Эндиг алав. Рейн тэндээс цухтаж хамгаалалтын сансрын өмсгөлийг өмснө хөлгийн доод биеийн хэсэгт очин уг хүн дүрст харийн амьтныг
хөлгийн биеийн хэсэгтээ цуг салган унгаснаар амьд үлдэж чаддаг. Ингээд Рейн Ивага руу ганцаараа нисэж буугаар кино маань төгснө.